юу гэдэг очиод яаж суралцах вэ? Эн чинь бас баг тусдаа тийм судалгаар шинжлэх ухааны сэдв бохгүй. Би бол өмнө хэлсэн байгаа. Энэ бол ингээд Australia Awards дээр л тулгуурлаж яриад байгаа болохоос ерөнхий магистрийн тэтгэлэг ямар хуу зарчмаар явагддаг вэ гэдгийг одоо айгүй гоё юу гэдэг загвар шүү гэж хэлж. Өөрөөр хэлбэл Australia Awards-аар л жишээд магистрийн хөтөлбөрийн эмшүүл гэж би хэлээд байгаа байхгүй юу те. Тэ өөрийнхөө туршлага дээр тулгуурлаад. Тэгэхээр магистрийн тэтгэлэгт шалгарчаад очиж сурах асуудал байна. Одоо би бол ингээ юу гэдэг юм сурдаггүй тэнэг мангарын тухай ярих гэдэг юм биш. Хэд хэдэн тийм practical юмыг ойлгоод авал хэрэгтэй шүү л гэж л энэ дэр хэлэх гээд байгаа. Аюу хэрэгтэй шүү. За ер нь цаашаа энэ зөвхөн сурахад биш. Альва юмд ингээ чи хандхад, ажил дээр гарахад, хүнтэй харилцахад өөр юу гэдэг юм аюу олон юмд юм хамаатай. Тэгээд цаашлаад чи одоо юу гэдэг хэр карьертэй, хэр амжилттай одоо хүснээ хийж юм бүтээж тий. Би бол одоо амжилт гэдэг чиний заавал нэг юм бүтээх гэж би ойлгодог гэж яриад байгаа шүү дээ тий. Ингэснээр энийг нь зөв одоо бусдын буруу гэж хэлж байгаа юм шиг шүү. Магадгүй зарим хүний хувьд бол айгүйх мөнгө олох болвол юу гэдэг амжилт тий карьерийн байж болно. Зарим нэг хүний хувьд бол одоо том дарга болох тий одоо олон хүн доороо байлгаж загнах ч юм уу тийм байдал ч гэсэн амжилт байж болно. Энэ бол хамаагүй хүмүүний бодол гүзээний болоо өөр шүү дээ. Тэгэхээр би бол одоо юу гэдэг ингээд амжилттай гэж зүгээр ерөнхий үгээр хэлчих шийдэх үү. Одоо тэгээд мөнгө төгрөг юу гэдэг юм. Ийм байхад юу одоо монголчуудад аюул олон хүмүүст гаргадаг алдаа дутагдал гэх юм уу да одоо аюул ерөнхий юм хэлээд энэ дэвчлэрээ тэрнээсээ яаж сэргийлэх вэ гэсэн одоо хувийн туршлага дээр тулгуурлаж би хэлэх гэж байгаа нэг юм байна. Хамгийн ихэнд бол би юу гэж хэлмээр байдаг вэ гэхээр та нар ч тэр нөгөө хөтөлбөрийн юунаас харцсан байгаа тийм англиар бол одоо cool гэж биччихээ дараас нь би Greek гээд шаардлага байхгүй буюу одоо cool хэрэгтэй ингээд лаг болж харагдах гад ингээд байх шаардлага байхгүй. Ингээд байх хэрэг байхгүй гэж хэлж байгаа. Хэрэг байхгүй. Яагаад вэ гэхээр одоо ингээд их олон жил ажилласан гэдэг юм уу 30 гарсан юм ажил насны хүмүүс чинь тодорхой хэмжээний ажил албан тушаал элдийн юм дээр очсон байдаг байхгүй юу? Хувийн байгууллагт байлаа гэхэд одоо яадаг чи эсвэл хувийн бизнесментэй болсон ч байдаг юм уу? Эсвэл одоо нэг төрийн байгууллагын дарга марга, тэлцийн дарга, тамгын дарга марга гэдэг хөөрхөн хурхан гонжом өмсдөг болсон байдаг байхгүй юу? За тэгэхээр тэр хүн бол яадаг вэ гэхээр бүх одоо тийм personal development-ийн одоо дасгалжуулагч нарын хэлж байгаа буруутгаад байдаг тэр comfort zone гэж байна тийм одоо тухтай бүс гэж орчуулад байдаг. Тэрэндээ орчдөг. Болж байгаа юу чи болж байгаа. Чи болоод байна шүү дээ. Мөнгө дөрөвч уурж байгаа. Тэ эхнэр нөхөр хүүхдүүд хамаг юм чим болж байгаа. Чи машин хэрэг унж байгаа. Айтайхан байр савтай байгаа. Гадагш ханыг явчаа. Одоо яадаг мэдгүй юу гэж хэмждэг. Дэлхийн дундаж иргэнийг бол одоо иймэрхүү юмар хэмждэг л дээ. Монголд бол яадаг би одоо сайн мэдэхгүй. Ингээ болчдөг. Тэнгүүт нөхөр ингээд юм болоод ахлаар бүх юм болох юм шиг, бүх юм өөрийнх нь санаагаар байх юм шиг ингээ бодоод байдаг. Гэтэл тэр хүн чинь үнэндээ тэ аюу хэцүүхгүй хүн одоо чи ингээ өөрөө бодоод үз. Чи хэдэн хүн таньж ийн яг сайн. Тоолоод үз. Тэр Батулмад долгор тийм байдаг. 2-300-аас гитрэхгүй байхгүй чиний таньдаг хүн. Таньдаг гэдэг чи одоо ингээл ярьдаг, хөөрдөг, чамаа таньдаг ийм хүнийг хэлж байгаа болохоос одоо би дуучин бол дээ таньдаг ийм юм яриаггүй шүү дээ тий. Тэгээд чи тэрнийхээ хэддэн одоо ингээд жилээр бодоод үз. Чи тэднийхээ хэддэн өдөр тутамдаа ч байд юм уу, ойр ойрхон ч байд юм уу гэж уулзч учирч ингэж байгаа. Бүр цөөрөө дэр. Тэ? 10 төтөш ороод тэр магадгүй. Инхээр чи тэр хүрээндээ болоод байгаагаа ингээд болно гэж ойлгоод байгаа. Тэгж чиний оюун санаа чинь чамаа ингээд хуураад байгаа байхгүй юу? Хуураад. Чи тэрэнд итгэчээд байгаа. Тэг ингээд тэрнээсээ гарч ингэж хүү юу илээ гэж ингэж харахгүй байгаа байхгүй юу? Тэгээд амар кулрээд ингээд лаг ингээд байж итэл тэнд очиж сурангууд чамаг хин ч чи тэр хэлцэн даргуу чи тэр хиний дүү юу чи тэр хиний хамаатан уу гэхгүй байхгүй юу? Маа хичээлээ хийж чадахгүй гогч нь. За түнгүүд депрессэнд ор. Унаал гэл ингээл юу болж байна яаж вэ гэл ингээл.
хөгжилтэй жишээ хэлэхэд айгүй олон хүний толгойтой усан цайсан штэ. Австрал сурсан. Стресс гэж тий. Би бол тэгээгүй л дээ. Одоо би өөрийгөө мундаг гэж юм шуучлаарай. Энэ юг харуулж байгаа юм бэ гэхэлэр одоо тэдний толгойд ус энэ кулерийн дага учраас би ингээд цайцсан гэж хэлээд байгаа юм шүү дээ. Зүгээр нэг жишээ болгож тайлбарлаж болох өнцгшүүл гэж хэлж байгаа байхгүй тий. Эннээс эрт салчвал тэхгүй бах магадлал айгүй өндөр байхгүй. За би очиод ер нь тэгээс эхлэв шүү. За би очиод та алуулна шүү. Гэт ингээд сэтгэлээ бэлтчих юм бол очиж нэг цөм цөхөж шоконд орж ирсэн тий. Соёлын шок гэдэг шиг ингээд карьер хамгийн юмны шоконд орж байгаа байхгүй. Пак гэд тэгээ ингээд самгардаад юм аахгүй ингээд стресстэй ингээд чадахгүйгийн хажуугаар тий нөгөө нэг тэнэг өөрийнхөө сэтгэл зүйн гэд дотроо босгоцсон ханаа нураач чадахгүй тэнэгтэж бас магтаад ингээд яах вэ? Янз бүр болох магадaltaй байхгүй юу? Тэгэхээр айл эрт эндээс явахдаа хэрвээ шалгарч барьчлаагүй үлдээд ингээд тэрийн сэтгэлийнхаа омглон байдал, тогшин байдлыг дараад байгаа. За би одоо тэгээс тэгээд тэр үнэхээр шалгарчвал эртнээс юм уу маань бэлдэж ингэж уншаад ингэх хэрэгтэй гэж л гэдэг. Тэгээгээр айгүйх алдсан хүмүүс зөндөө байдгийг шүү. Тэ одоо тийм юмнууд хэлмээр байна. За хоёрт нь айгүй олон хүнээс ажигласан миний нэг юу болохоор IELTS-ын 6.5 он авчингуудаа англиас орчлаа гэж хөөрöd байгаа байхгүй. 6.5 онооч үнэн бол юу ч шилтэй. Юу ч очих хичээл ойлгохгүй. Миний юм амлаа. Хичээл ойлгохгүй. 6.5 оноод бол 7 оноотой ч ойлгохгүй. Өөрөөр хэлэх юм бол чиний англи хэл үнэхээр сайн л биш бол чи IELTS үж struggle-дж байгаад оноо авсан л бол ойлгохгүй. Би чинь урмыг хугалах гэж байгаа юм биш. Одоо би чамайг чадахгүй тэнийг мангар гэх гэж байгаа юм биш. Бодит байдал хэлж байгаа. Тэгэхээр оноо авсан ч хөөрцгөлж өнгөрж одоо ингэ болчлоо. Энэ эсэлтийн ерөнхий шалгалт биш байхгүй. Энэ өөр зүйл. Тэгэхээр IELTS-ийн оноо чи юу ч гэдгийг байнга сана. Англи хэлээ ахаад оролт. Хэрвээ чи одоо англи хэл хальтай газар очиж өөрөө англи хэлмэл сурцсан хар багасаа англи одоо юу гэдэг нь тийм баг native speaker-ийн түвшинд хэл устай болвол асуудал нэг өөр. Тийм биш чи ингээ Монголд байгаад гадагшаа яваагүй Монголдоо англи хэл сураад ингээ оролдоо за бүр сүүлд оролдож байгаа өдөр бол чи би бол ингээ 25 настайгаас хойш англи хэл оролцсон. Тэгээд одоо миний түвшин нөхгүй. Одоо болтол би сурч байгаа шүү дээ. Одоо болтол би яаж байгаа? Би 1000 одоо янз бүрийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүл мөгөл бичиж өгж байгаа ч гэсэн бүх алтай. Стил бүх алтай. Айгуу сайн англи хэлтэй, надад сайн англи хэлтэй хүмүүс ч хүртэл бүх алтай байдаг байхгүй юу? Би ихлээл өөрийгөө агуудаа нэг өгүүлж өгж явуулчаал бүх алтай өрөөд гэнэ. Цац болист гай гэж бодчихсон чи. Манай нэг багш бүр англи хэлээр мэрэгсэн бүр айгуу том сургууль төгсөөд ирсэн багш маань надаа үч юу яриад байгаа минийхийг харахгүй юм аа гэсэн чи надтайгаа адилхан сүмөрүүлсэн байдгийг. Тэгээ би бүр ямар сони юм бэ ч. Өөрөлдвөл энэ бидний хэл биш. Дээрэс нь академик төвшөнд англиар бичнэ гэдэг бол айгүй хэцүү. Чи монгол хүн чи монголоор одоо эрдэм шинжилгээ академик төвшөнд бичиж чадахгүй. Чи энэ салбарын хүн л биш болвол. Би энэ одоо ингээд монголоор академикаар бичдэг бай. Гэхдээ би биологийн юмыг бичиж чадахгүй шүү дээ. Чи юм тустай байдаг. Тэгэхээр чи тэнд сургуульд очино академик англи хэл ийм сургуульд очих واخгүй юу? Чиний how you do юм биш واخгүй юу? Чиний нөгөө нэг IELTS-ийн график тайлбарл тэдэн юугаар яасан байна ингээд доошо унсан байна мэн. Тим энгийн хэлэхгүй واخгүй юу? Тэгэхээр одоо ингээд нэг IELTS-ийнхаа янз бүрийн оноог чи ингээд ихэд бодож том бодож ста болно ха одоо чаалаад тэг хэрэггүй уучлаарай. Тэг хэрэггүй тий тэгж болохгүй. За дараагийн ээлжинд одоо чи хэр уншиж бичиж чаддаг вэ? Тий? Англиар хэр хурдан уншдаг вэ? Хэр хурдан мэдээлэл авдаг вэ гэдгээр тэгэл хунцаар бол өдөрт ганц үг хүлэн унших юм бол чи үншихгүй
өчнөө юм шиг өгчин чамд. Тэ нэг хичээл дээр л 2 3 4 5 зарим нь 10 мэдээ өгчин штэ. Тэг яах вэ? Уншихгүй байх. Уншихгүй чи тэрээрээ сурахгүй байх гэсэн үг. Гүтгэр над унших хурд мөрттөйгээ одоо ажил. Зүгээр ингээ гүйлгээд байх юм нэр шүү дээ. Уран зохиолын ном уншиж. Чи тэрийг ойлгож уншиж. Худлын эрдмүүд баг үйлбэр болгонд нэг утга байгаа. Янз бүрийн аргумент хэлдэг долоо юм байгаа. Тэрийг чи мэдэх хэрэгтэй. Тэр олон юмнаас чи. Унших тусгай техникүүд байна те. Тэнд сурах хэрэгтэй. Нөгөө IELTS сканы схем юм биш шүү дээ те. Чи тийм хийхгүй тэнд. Бич гэж хэлнэ. Би одоо жишээ нь ангийнхандаа хамт сурч байсан ангийнхандаа хэлжсэн л да. Инженер хүмүүс байгаа шүү дээ тэр дотор ч. Хөө очио та нар эссе бичнэ, на бичихдэрээ жоохон анхаар гэсэн чинь намайг шоолол. Чист үнэхээр мэдэм хэрж байна. Хэтэ бодлоо хуцаатай. Юу гэж бид нэр инженерээр сурч ийж юм бичиж ийдгийг мэрэгжлийнхаа лимийг хийн штэ. Гэтэргэлээсээ байхгүй. Тэгэл би зааш шиг юм дэрүүлгээд явах гэж дуулчаад оцсныхан дараа амын асууж байгаа байхгүй. За яаж ин эссе бичиж гэнэ гэсэн чинь. Эссе бичиж гинэ өө гэж байгаа байхгүй. Инженерүүд хүртэл эссе бичнэ. Барууны боловсролын тогтолцоо гэдэг чинь уншуулдаг, бичүүлдэг, яриулдаг, сонсуулдаг бүх чиний наад чадвар дадал элдв юм чи өгжүүлдэг ийм тогтолцоо байхгүй юу? Манайх шиг инженер гэхэлэр юм бодвол олонний өмнө ч ярьж чаддаггүй, хідүү гэвлүүлээ хэлж чаддаггүй, тий? Юм бичээдэх гэхэлэр нормын намтар шиг гачин юм бичдэг ийм хүмүүсийг бэлтгэдэггүй байхгүй юу? Чи инженерээс сурах гэж бол чи эссе бичнэ. Бич. Аргументаа гаргана, яаж удирдах бичих ёстой, яаж арга зүйг нь бичих ёстой, тэгээд яаж үндслэлээ гаргах ёстой, яаж ном зүйлдэг юм ёстой. За мэдээж тэр academic preparation program гэдэг дээр бол ишлэл зүйлд яаж хийх вэ, ямар стайл байх вэ? Одоо Монголын таамаг баг энд багтаа сонсоогүй юмнуудыг чи тэнд ярина л та. Тэн дээр маш сайн сурч ав. Тэгээд тэр багш нараас асуу, эссе өчөөд ингэж өчүүл болох уу гэдэг ингээд нэг өөрийн чиг хандлагыг тогтоо. Чи ажил болно. За семинар дээр тэгэл яар хөөр гээл тэгнэ. Чи ярьж чадах уу? Ярихгүй чимээгүй байгаад ах уу? Мэдээ чамайг ярьсангүйг оноогсахгүй л те. Ярьлаа гэж оноо нэмэхгүй мэдээж. Тэгтээ групп болгоол ингээл яриа гэлдэг юм. За одоо ингээ наширын дээр ийм асуулт нь яриарэ. Түнгүүтэр манай хятад ерөөс ярьдаггүй байхгүй. Ингээл байж байна. Тэгэл ярихгүй. Яах гэсэн юм ингээ сонь багт. Чи дэх юм уу? Уулын чи ярьж хөрөөдөө чи нэгт хамгийн муугаар утгад хэл усч сайжирна. Хоёрт чи найз нөхдөдтэй болно шүү дээ. Гэнэ яаж. Ерөөсөө хандж байхгүй тэд нар ч үнийг ерөөсөө ингээл мэрицэрчмаар үнэлнэ. Ингээл мэдээж politically correct хизээч одоо чи мангар байна тэнэг байна чи тэндээс ирсэн нараа гэхгүй ингээл байж байна. А чи юм ярихгүй бол нэг чамтай сайн уу гэчээл ингээл сайн уу. Тэгэл ингээл яваад байна. Чи найзтай болохгүй. А чи ганц хоёр юм донгосоод юм уншдаг үздгээ ингээ харуулчих юм бол тэр хүмүүс айгүй урд үнэлээд байна. Багш ч хүртэл үнэлнэ. Тэ? Тараал төрүүлж мэдлж бол хүүхдүүд хүртэл тэр сурж байгаа оюутнууд ч хүртэл шал өөр харьцаж юмтай. Сайн уу хинэ юу байна? Чи юугаа хийж ийн өдөр гэл ингээл эхэлнэ. Гүтэр чи найз нөхдөд олчвол тентгий соёлд ингээд гоё уусаад ингээд бай. Гоё шүү дээ хэдэн монголчуудтайгаа уулзч маршаарч пи ууж байж байгаад 2 жил байж ирэх гээд байгаа юм. Үгүй үстэй. Аль болохоор л тэр австрал хүмүүстэй танилцж уулзж ингээд нөхөрлөж инх хэрэгтэй шүү. Магадгүй насан туршийн найз нөхөд элдв юм болох байхгүй. Тэгэхээр энэ чадварууд ч хэрвээ сул байгаа бол одоо энэ дээр анхаар. Энэ дээр одоо юу гэдэг те эртнээс ингэж хөгжүүлэх гэж оролд юм уншдаг бичдэг бүх юм англиар болгох юм уу яадаг одоо мэдгүй ямар арга вэ тэд нар бол тусдаа тийм элдв арганууд байгаа бах за. За ийм юм хий гэж би хэлэх гээд байгаа. За дараад нь айгуу түүхтэй зовлонтой элдв бэрхшээлийн тухай би яриад ингээд чиний сэтгэл санаа ингээ унгах ч юм оо ямар ядаргаатай юм бэ гэсэн бодол төрүүлж иж магадгүй уучлаарай. Гэхдээ чи энд огт санаа зовж болохгүй. Чи мэдэхгүй зүйл гарч ирлээ гэж шантраал ёо ямар хэцүү юм бэ түүхтэй юм бэ чамайг ингэ челленж л хийж чадахгүй бол надад чинь чамайг одоо юу гэдэг нь те өөр төвшөнд хөгжүүлж апдейтэд болохгүй байхгүй юу чи хийдэг юм хийгээл авах юм бол чи хэвээрэл байгаад чадахгүй юм хийж ээж мэдхгүй юм мэдчихэж чи
ахиж дэвшиж өөр төвшөнд гарч ирэх гэж байгаа байхгүй юу? Чи тэгэх гэж л тийшээ явсан. Тэгэхээр ерөөсөө огт санаа зовхгүйгээр эмээхгүйгээр ус тэнийх асуулт гэж байхгүй, буруу асуулт гэж байхгүй. Асуу, яар, зүтг. Тэгтээ хаамаагүй солиот имэрэд гэж мэдээж болохгүй шүү дээ. Нөгөө шинжлэх ухааныхаа хүрээнд, академик үнсэмнийхаа хүрээнд байх хэрэгтэй болохоос шүү. Тэ? Хүн болоо та хар гаргийнхны дурссан амти матрикс нэг балан имэрэд гэж болохгүй шүү дээ. Хувийн хайтгал үнэмшлийг биш. Чиний ярьж байгаа юм чинь яг л баримттай факттай тэр шинжлэх ухааны хүрээнд үнсэн судалгаантай тулгуурлаж байгаа. Тэр эрдэмтэн тэгж үз, ингэж үз. Тэгэхээр наадах чи юм шүү. Гэсэнд хүү юм ярина хөөс Монгол хүн болоо та хамгийн ухаантай бид нар жанр дургуй мургуу гэсэн балан юм ярьж болохгүй шүү дээ. Тэ? Тийм асуудалд орж байгаа хүмүүс бол байдаг шүү. За тэгэхээр янз бүрийн бэрхшээл элдв долоо юм угаасаа тулгарна. Тэрэнд нь одоо юу гэдэг унж тусаад хачин болоод очоод тэглээгээд чи болохгүй чадахгүй мангар тэнэг чи бүтэхгүй гэсэн үг биш. Би бол нэг төрлийн одоо магадгүй нууц мэдээлэл байж магадгүй. Тэр юу вэ гэхээр Австрали наварцыг бол өмнө хэлсэн шүү дээ. Наварцыг бол бараг одоо 500 600 шахуу хүн авсны бас нэлээдэн гэж юу гэдэг хангалттай сайн сурч одоо төгс чадаагүй шилтэй. Хичээл дээр одоо унах ч юм уу юм янз бүрийн болохлоор зөвхөн чамайг энэ хичээл суусна үнэ гэсэн юм тийм одоо сертификат маяг юм өгчдөг байхгүй юу? Тийм юм одоо магистрийн диплом биш гэсэн үг. Тийм юм аваад ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр хамгийн муу гэдэг юм уу? Хамгийн муу нөхцөлд бол энэ байхгүй юу? Тэгээ юу гэж? Дараач одоо жоохон хичээгээ чи юм хийгээд ингээд хамлуугаас хүний оролдож байгаа хичээж байгаа юм бичиж байгааг бол багш нар үнэлдэг учраас ямар ч байсан чамд оноо илдэг юм өгөөд хор хоосон эсэгийг нөхгүй гэдэг юм шалгалтыг нөхгүй л байх юм бол чи хичээл дээр унаа шүү дээ. Түүнээс ямар нэг юм хийсэн байх юм бол багш нар чамд бол заавал оноо өгнө. Тэ? Дүнлэгийн систем өөр шүү дээ. 80 хурж ээж сургууль бол өөр тэ 80 нь бол ер нь манай 100 гэсэн үг. 80 хурж ээж одоо эймээ явдаг тэ. Тэгээд одоо яа гэдэг ингээд оноо шал өөр байдаг л та одоо 49-оор ундаг мундагч байдаг. 49 оноо авч чадахгүй л ундагч гэдэг юм. 100-аас шүү дээ. Тэрнээс дэшээ авал ингээд өөр дүм өнгөч байдаг ч юм байдаг. За тэгэхээр энэ бүгдийг одоо юу гэдэг би чамд хэлж байгаа нь иймэрхүү янз бүрийн асуудал илтгэх юм тулгарнаа. Чи нэг менежлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа. За энэ бол сургуулийн орчин, сургууль дээгүрчин юу гэдэг одоо суралцах орчинд ч тулгарч байгаа арга чарга илтгэх долоо юм байна. За нөгөө талд чамааг ингээд чангаах одоо юу гэдэг чамааг одоо стресстүүлэх ийм байлгах юм бол магадгүй хувийн амьдрал байх магадaltaй. За ганц биеэрээ очиж байгаа бол асуудал хайрцангуй гайгүй авах те. Сайхан тэнд ч орон орноос ирсэн Азийн зөндөө олон орноос Австрали орцоос хүмүүс очиж байгаа шүү дээ. Тэдрээ сайхан ганц биеүдтэй сайхан найзалж аваа тэгээд одоо яа тий. Ингээ бүр гоё найзлаад эргээр оюутны байр маринд амьдраад бүр ингээд хөгжилтөөд хөөрөөд ингээ явах бүрэн боломж бий. Гэр бүлтэйгээ очиж байгаа бол хүүхдүүдэд цэцэрлэгт өгөх, сургуульд өгөх цаг нар хамгийн гоё сайхан зохицуулах хэрэгтэй. За гэр бүлийнхаа хүнд аятайхан ажил төрөл олж нөгөө хүнийг бас удахгүй байх хэрэгтэй, тий? За тэгээд хамгийн сайхан нь одоо чинь миний влог манай хоёрын влог эдрэг үзсэн бол бид хоёрын уриалдаг шиг сайхан аялах хэрэгтэй. Зун сайхан урт штэ, тий? 4 сар айгуу сайхан дулаахан гоё байна. Ялангуяа Австралиуд бол одоо Крисмсаас буюу 12 сарын 25-наас 1 сарын 10-д хүртэл нэг юм уртаа мардаг байхгүй юу? 15 мав хүртэл 10 хоногтой 10 гаруй хоног. Тэгэхээр энэ хооронд нь гоё аялж болно, эрт юмудаа захиалчвал хямдхан байна. Машин тэрэг бариад зам харилцаа хамгийн гоё юм чинь аялаад явж болно. Бүх юм нь ингээд одоо хүндэн зориулсан нийгэм одоо манай Монгол шиг юм одоо юу гэдэг чадж байгаа амьдрал гэсэн нийгэм биш учраас хүндээ ингээд дэгш боломж ингээ яц учраас боломж болцсон юм их байдаг. Тэгэхээр стресст хилдэг долоо юм болох цагтаа тэгнэл үз сайн сайхан байх жаргах тийм үү зугаацах энэ цагаан бас ашиглах хэрэгтэй. Ойр орчмынх нь улсууд руу яв. Жишээ нь тэндэн зүүн өмнөд Азийн улсууд руу явхад бол айгүй хямдхан цаг мөнгө боломж ч байгаа бол яв.
Шинэ Зеланд явж үзэж болно. Америк, Канада өөр ямар улсуудын байдیں۔ Визэнд аплайдж болно. Тэр визүүд нь харьцангуй олон жилээр тий аятайхан гарах магадлал бүр өндөр. Жишээ нь Монголоос бид нар Америкийн виз рүү аплайдад бол бас асуудал үүснэ шүү дээ. Яах юм гэж. Тэндээс бол чи би ингээд оюутан ингээд зүгээр амбалтаараа Америк явж ингэж үзэх гэж байгаа маа гэхэд бол 10 жилийн виз даруулаад авсан хүмүүс ч зөндөө байна. Тэг яа тэрөө боломжгүй бол Америк яваад үз танилцс те төрөгчин болж байвал ийм гой боломжууд зөндөө гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол чи хичээл хийх цагтаа те төвлөрөх цагтаа төвлөрсөн шиг төвлөрөөд хичээл хийх цагтаа хийсэн шиг хийчих юм бол эргээд чам зугаатай байх, гой сайхан байх, те хөгжилтэй байх, гой дурсамж бүтээх ийм боломжууд зөндөө бий. Тэ Австралийн гой далайн эргүүдээр явж болно. Австралийн амтан байгаль ч ерөөсөө эрдэнэ их газраас тасарсан учраас бүгд ийм сонин хэлбэртэй зөвхөн Австралид байдаг амтан, зөвхөн Австралид байдаг ургамал хүртэл гэж байгаа шүү дээ. Тэдрийг үзэж танилцж болно. Австралийн хотууд бүгдөө гоё, айгүй гоё найрсаг, тэр hospitality буюу одоо үйлчлэгээний салбарууд бол айгүй гоё хөгжсөн юм байна. Тэгэхээр ингээд Монголоос гараад те зөвхөн Монголд одоо өмнө байсан өөр газар удаан амьдарч үзээгүй хүн байгаа бол тийм үү? Ийм гоё боломжууд хангалттай бүрэн бий байхгүй юу? Тэгэхээр хийх юм хийсэн шиг хийх цагт нь хийж тэгээ сайхан жаргах хөгжилтэй байх цагтаа ч гэсэн бас тэ цэнгсэн шиг цэнгэж хөгжилсөн шиг хөгжилдөж ингэж байсан хамаагүй дээр одоо юу гэдэг те хэрэгтэй цагийн зохион байгуулалт юм шүү л гэж хэлэх гээд байгаа. За тэгээд